За тэгэхээр энэ драмын театрын одоо урьдчилан задгаа талбайг бас хувийн байгууллага шилжүүлсэн одоо бүр машины зогсоол болгож байгаа ийм мэдээлэл шүү дээ. Энэ нь юу н албажаад ирсэн мэдээлэл юм уу? Бас нийт хэлбэр юу яригдаад байгаа юм? За сүүлийн юуны өмнө нийт одоо хэвлэл мэдээллийн байгууллагынхаа та бүхэнд хүрэлцэн ирсэн талархал илэрхийллийн мөн одоо нийт үзэгчтэй өдрийн мэнд хүргье. За драмын театрын нэр бүхий Монгол улсын гавьяач жүжигчин Амгаланбаатар тэргүүтэй хүмүүс энэ драмын театрын уртлын талбайд байрлах энэ ледийг буулгах шаардлагыг Улаанбаатар хотын удирдлагуудад удаа дараа тавьж одоо лайв хийж тийм ээ энэ бол хууль ус юм зөвшөөрлгүй юм мэтэр одоо олон нийтэд мэдээлэл өгсөн. За уг мэдээллийг судалж үзсэн. За энэ бол тодорхой яг хууль дүрмийн дагуу зөвшөөрлөө аваад энэ одоо энэ дэлгэц тавигдсан байт юм байл. За энэ нөхдүүд маань бол хил ам хийсээр хагаад энэ дэлгэцний эрхийг цуцлуулсан. Би энд хоёр санаа хэлэх гэж өнөөдөр та бүхнийг урьсан. Нэгдүгээрт нь төр өөрөө төр гэдэг нь эрх бүхий албан тушаалтнууд магадгүй төр барилцаж байгаа хүмүүс гэсэн үг. Нэг гараараа зөвшөөрлөгчөөд хуулийн өрөөнд нөгөө гараараа цуцалж болохгүй. Би бол энэний эсрэг байдаг. Газар дээр ч тэр одоо бүх зүйл дээр болон бүтнэ гэж зөвшөөрөл хэрэг өгсөн бол төр өөрөө шийдвэрээ хамгаалдаг байх учиртай. Хин нэгэн одоо эрх мэдэлтэй ч гэдэг юм уу, олонний танилч гэдэг юм уу хүмүүсийг хараад эсвэл сошиал давалгаанд өртөөд сүрдээ төр өөрөө шийдвэрээ буцааж болохгүй. Энийг бол цуцлсан юм байлээ. Жишээлбэл энэ залуучууд надад хандсан. Та энийг одоо бас олон нийтэд хэлж өгөөч гэж. Намайг мэдээж энэ дэлгэцтэй холбоотой гэж одоо хуулийн байгууллага шалгуулах юм бэл. Би шалгуулахад бэлэн. Ямар нэгэн байдлаар одоо надад нэг хувийн ч хамаарал байхгүй гэдгийг албан ёсоор хэлэх юм зүйтэй байна. Тэгээд энэ залуучуудын хохирлыг нэгдүгээрт одоо хэн барагдуулах вэ? Ингээ хэдэн сар энэ дэлгэц ассангүй. Хэдэн зуун сая төгрөгийн зээл аваад энэ дэлгэцийг оруулж ирсэн юм байна лээ. Драмын театрын нэр бүхий Монгол улсын гавьяач жүжигчин тэргүүтэй хүмүүс юу гэж ярьдаг вэ гэхээр энэ бол драмын театрын газар гэж яриад. Энэ драмын театрын газар биш байгаамаа. Хуучин ил зогсоол байсан. Би Улаанбаатар хотын бас орлогчоор ажиллаж их үедээ санаачилж энэ ил зогсоолыг цэцэрлэх тийм хүрээлэн талбай хүмүүс алхдаг, амардаг юм зорчдог газар болгоё гэдэг энэ зогсоолыг болиулж исэн хүмүүсийн нэг нь байгаа юм. Тэгэхээс бол энд ч одоо битүүл гадаа нэг сараалжилсан машинууд зогсдог байсан ийм хэсэг байсан. За энэ бол нэгдүгээр хэсэг. За хоёрдугаарт нь бол эдгэрийн зорилгыг би их тодорхой ойлгож мэдсэн мэдээллээс. За бид нар 2026 оны 5 сарын 20-нд нийслэлийн иргэдийн хурал энэ тээврийн хэрэгслийг зогсоол байгуулах байршлын жагсаалт баталсан юм а. За энэ ингээд жагсаалтнууд нь байж ид. За энэ дотор гів гэнтэх нь энэ Сүхбаатар дүүргийн 43 байршил донд драмын театрын зүүн хойд тал гэдэг нэг ийм нэршил ороод ирсэн. Одоо бидний зогсож байгаа талбай гэсэн. Тэгэхээр энэ талбай дээр юу хийх гэж байна вэ гэхээр за далд зогсоол, ил зогсоол буюу одоо их багтаамжийн зогсоол хийх зорилго эдгээр хүмүүс байна. Энийг бол мэдээж төр хувийн хвшлийн түншлэлээр хийн. Далд зогсоолыг бол мэдээж дэмжиж байгаа. Улаанбаатар хөгжлийн корпорац энэ ажлыг эрхлэн зохион байгуулна. За би бас төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүний хувьд энэ мэдээлэлтэй байгаа. Төр хувийн хвшлийн түншлэлээр хийхээр миний сонссон мэдээллээр бол энэ батлагдах байх. Хэрвээ энд зогсоол баригдахгүй бол миний буруу болог би хариуцлага хүлэе л гэж. Хэрвээ зогсоол баригдвал энэ өндөр байшинд өгөхгүй шүү л гэж. Энэ бол одоо холбогдох нэлээд нэр хүндтэй компани 50-60 давхар барилга. Энэ барилга ч өөрөө яаж одоо норм дүрм зөрчиж байгаа бүгдээр харж байгаа. Нөгөө бусад одоо ядарсан энгийн ард иргэдэд болохоор нэг байшин барилга барих гэхээр за барилга хоорондын зайд хэдэн метр байх хэвээр хараацсан юм байх хэрэгтэй гэдэг хамаг хүнд шаардлага тавьчихдаг. Мөнгөтэй эрх мэдэлтэй хүмүүст бол ингээд налуулаад ингээд хотын төвд замаасаа одоо энэ чинь хэдэн метр вэ? Та бүхэн стандартыг судалж мэрэгжлийн үнээс ярилцлага авах хэрэгтэй. Ингээд өгцөн. Тэгээ энэ нөхдүүд одоо сүлжээ зочдвол болох гэж байгаа юм байна л. Сүлжээ зочдвол болохоор дэлхийн стандарт учраас мэдээж зогсоолыг одоо хангалттай тэд байх хэрэгтэй, тэдэн үтэн байх хэрэгтэй гэдэг шаардлага тавина. Энэ ямар ч боломж байхгүй энэ барилга. Тийм учраас эдгээр нөхдүүдтэй өгсөн хувилдаж энэ зогсоолыг энэ өндөр байшинд одоо хэрэглүүлэх гэж байна гэсэн ийм тодорхой мэдээлэл байгаа учраас би энийг эртхэн зарлалцхан зөвөө гэж бодож олон нийтэд одоо зарлаж байгаамаа. Хэрвээ энд зогсоол байгуулагдаад ард иргэд энд үйлчлүүлж байгаа хүмүүс, энэ үйлчлэгээний төвөөр явж байгаа хүмүүс энгийн иргэдэд үйлчлэх юм бол одоо хамаа алах. Хэрвээ ганц компани өмч болгож
Тэр одоо төр хувийн хвшлийн түншлэл нэрийдлэр олон жилээр одоо нэг компанид өгөх гэж байгаа бол үүнийг л нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр бүрийн эсэргүүцнээ л ийм утга санаагаа л илэрхийлж байгаа. Эндгээр нөхдүүдийн шалтгаан их сонио. Энэ лед дэлгэцгээд ийм хол байгаа нийтийн эзэмшлэлээр байгаа энэ ледийг эсэргүүцээд байдаг мөртлөө дөнгөж саяхан энэ хэдхэн хоногийн өмнө буулгалаа. Unitel корпорацийн маш том хар одоо зөөврийн том одоо юу гэх юм бэ? Нэг том объект маягийн юм авчираад босгоцсон биз. Драмын театр нь харагдахгүй байсан. Тэгээ энэ дээр болохоор дугаа байгаад байдаг. Тэгсэн мөртлөө энэ нэг хэдэн залуучдын хийж байгаа юм дээр ингээд бүгд гарч ирд лайвдаад өөрийнхөө нэр хүндийг ашиглаж олон нийтийг төөрөгдүүлэх гэдэг. Ийм явдал би хармасж байгаа. Хэрвээ драмын театрын уран бүтээлчид та бүхэн үнэхээр үн шудраг байсан бол бүгдийг би хэлээгүй. Энэ дотор шудраг үнэн ч одоо сайн жүжигчид уран бүтээлчид зөндөө бий. Зарим нэг ирэх бүхий хүмүүс л гэж байгаа. Ирэх мэдлэлтэй дарга нар нь үнэхээр та нар шудраг байсан бол арын соён тааврыг бид нар харах хэрэгтэй. Тэр 94 руу 2000 гавьчихсан байгаа. Энэ өндөр байшин. Энэ драмын театрын газар, иргэн тойрон бүгд драмын театрын газар байсан. Бүгдийг нь худалдсан. Яг энэ дээр эдгээр нөхдүүд гарч ирж юу ярьсан бэ гэдэг би энэ хамыг ус асуухыг хүсэж байгаа. Хэрвээ шаардлагатай бол драмын театрын тэр Монгол улсын гавьяач жүжигчин тэргүүтэй нөхдүүдтэй шууд мэтгэлцээнд орж ярилцаж та бүхэнтэй энэ газрын асуудлаар би бас судалгаа хийж байна. Нээлттэй ярилцахыг би бас урьж байна гэж ингэж хэлж байна. Та бүхэн орилж чарлж одоо бухимдаж өөрсдөө ашиг сонирхлын төлөө энэ лед дэлгэцийг буулгаж явах шүү. Энэ нь бол нэг талаас хотын өнгө үзэмж байгаа юм аа. Та бүхэнд ямар ч хамаагүй. Та бүхний талбай биш. Харин та бүхэн өөрсдийнхөө талбайг одоо өндөр үнээр энэ нөлөө бүхий компанид битгий худалдаасаа гэдэг үднэс одоо хэвлэл мэдээллийн байгууллагад хандж байна. Хэрвээ энэ доор ямар нэгэн талбай байгуулагдаад эрх мэдэлтэй хүмүүст очих юм бол та бүхэн тэр үед намайг яаж зөв ярьж ирсэн үү худлаа ярьж ирсэн гэдгийг ойлгох. Гэхдээ би дуу хоолойгоо өргөж хэн нэгний нөлөөнд давталгүйгээр эсэргүүцээр байх болно гэдгийг бас албан ёсоор хэлэх гэсэн юм аа. Энэ талбай одоо ер нь нийтийн эзэмшлийн нэрээр байгаа юм уу? Драмын театрын нийтийн эзэмшлийн талбай. Драмын театрт ямар ч хамаагүй. Драмын театр өөрсдийнхөө талбай арийнхаа газруудыг зараад итцсэн шүү дээ. Хідээ дуутсан. Тэгэхээр энэ бол драмын театртай ямар ч хамаагүй энэ бол нийтийн эзэмшлийн буюу иргэд одоо зугаалдаг, иргэд чөлөө цагаа өнгөрүүлдэг ийм л газар байгаа юм. Одоо бол таны гарт одоо нийслэлд одоо авах зогсоол болох. Тий, энэ байршлууд байж байна. Энэ дотор байж байна. Нийслэлийн одоо нийтийн ийм эзэмшлүүд. Тэг яг бид нар энийг төр хувийн хвшлийн түншлэлээр хийнэ л гэж байгаа. Хувийн хвшлэн төртөөгөө хамтраад төр нь мөнгө гаргахгүйгээр бид нар газраа гаргаж байна. Гол нь зогсоол авч зогсоолоо гарга, авч зогсоолоо хийх юм бол доороо хитэн давхарч байж болж байна. Тэгэх юм бол нийтэд үйлчлээч гэдэг шаардлагыг төр тавина. Тэгэхээс нэг компани зогсоол, нэг зочид буудлын, нэг өндөр шилэн барилганы зогсоол огт болгож болохгүй. Тэгэх юм бол энэ бол маш ноцтой асуудал болно. Одоо энэ хамаг зогсоолуудыг урд нь манай зарим нэг нэр бүхий төлөөлөгч нар шүүмжилж лээс. Энэ Monnes Group бас ингээ авцсан. Тэг ингээ яагаад энэ эрх мэдэлтэй хүмүүс нь жижиг бизнес рүүгээ орж жирийн иргэдийнхаа боломжийг хулгайлдаг юм бэ? Бүгд одоо хамгийн том бизнес хийж байгаа хүмүүс нь хуушур зардаг хэмжээнд хүртэл Монголын бизнес төр хоёр ингэж холилдож ялзарсан байна л гэдгийг эсрэг бид нар бол дуурхаас өөр арга байхгүй. Энэ бол бидний үндсэн хийх ёстой ажил юм аа л гэж. Тэгэхээс бол надад ямар нэгэн ашиг сонирхол огтоос огт алга байна.